Баатар бол хамгийн хүн чийтгэл. Тэднийг чөтгөрийн араатнуудын эсрэг хизээж дуусахгүй дайнд урд игнэнд гаргаж өөхөх хэрэггүйгээр тулалцаар байхыг шаарддаг. Ийм шийтгэл эц төгсгөлгээд зүйл үгүй. Бид Баатар гэхээр юуг төсөөлдөг вэ? Нисдэг сумнаас бултаж, хотыг авардаг Супермен, Спайдермен шиг домог болсон баатрууд. Гэхдээ хэрвээ Баатар байна гэдэг шагнал биш, харин шийтгэл байсан бол яах вэ? Хэрвээ өөхөх хэрэггүй, ухрах замгүй дайсны өмнө зогсохоос өөр сонголтгүй бол энэ анид Баатар гэдэг бол алдар нэрч биш, аврагчийн дүрч биш. Баатар гэдэг бол шорон. Тэд өөрсдөө хүсээгүй ч тулалдах ёстой. Үххийг хүссэн ч өөхөх хэрэггүй. Энэ бол Баатар гэдэг үг хамгийн харгас утгатай болсон ертөнцийн төв. Нэг залуу юу ч юм бүү мэд том хайрцагтай зүйлийг их л айж сандарсан байдалтайгаар чирэнгүй. Энэ бол манай гол дөрүүдийн нэг Дотта. Өөрийн амиа яа гэж байж ардаа нэгэмж ирээд нэг том мангас хөөгдөж байх жишээний. Бодвол өөрийнх нь амнаас илүү үнэтэй зүйл юм байх. Хүн хайрцагтай зүйлийг их л удаан чирсэн бололтой амьсгаадаж ядарна. Эцэст нь хурдан удаашарч өнөөх мангаст ганц л цохиулаад унаад өгнө. Тэрээр нэгэн жижиг ангал руу мөлхөж ороод "Зайроо, хурдлаарай. Энэ мангасыг надаас холдуулаад өг" гэдэл орилж гарна. Яг тэр мөчид Зайроо яг л Супермен шиг асар хурдтай нисэж ирээд өнөөх мангасыг ганц л цохилтоор нөгөө ертөнц рүү явуулж орхино. Харин манай Дотто мангасын дайралтанд өртөж шархагдсан бололтой. Өдөлттэй солиорч Зайроогоос дуусгаж өгөхийг гуйв. Зайрооч түүнийг эмчлэх гээд хамаг хүчээ шавхна. Энэ ертөнцид Баатар бол цөлөгдөөд өгсөн хүмүүсийг дахин амьлуулж болдгол юм шиг байгаа. Зайроо харин цогцож чирч буцах үнэхээр дургу байгаа бололтой. Шархаа имжлээ цааш хөдлөе гин. Дотта зүгээр л намайг өгөхээр сүм даваачаад орхичих. Тэр хэд намайг дахин амьдруулж дөнгөх байлгүй л гэж зөрүүлнэ. Энэ үед төвчээрэн тасарсан Зайроо Доттаг нам цохиж дуугаа болгоод дахин амьлуулах шидийг сүмээс хатуу оргилсан. Дахин амьлсан Баатрууд хүн чанар ой санамжаа алдаж эхэлдэг гэдэл бөө сөргөнлөөг нь тайлбарлаж өгнө. Зайроо түүнийг олон удаа амьсаар байгаад тархи чинь юу ч санахаа болчихсон юм биш үү гэдэл улангуур уурлаж гарна. Үнийг сонссон Дотто түүнийг эсэргүүцгээ болно. Зайраа үргэлжлүүл чамайг арайхийн чирээд очлооч. Сүм чамайг амьлуулах гэж оролдохгүй. Чамайг шууд тэр чигээр нь нөгөө ертөнц рүү явуулна гэв. Дотточ нулимс туслуулан биедээ зоогдсон модыг өөрөө сугалж авахад Зайроо хутгаа галт хийгээд түүний цус алдалтыг тогтоож өгнө. Шархайг нь арай гэж боос дуусаа байж байтал Мань Дотто яагаад ийм байдалд хүрснээ тайлбарлана. Уг нь тэдний даалгавар нь ердөөл дайснуудыг тагнаж мэдээлэл цуглуулах зорилготой байв. Гэтэл Мань Дотто ариун дайчдын бааз руу орж юм хулгайлаад том үмэн дэгдэж мангасуудыг өөрсдөө дуудчихжээ. Дотто яаж ийж зүхтаасаар энэ газар хурж ирсэн гээ. Зайроо чөтгөрийн талд бараг 5000 орчим зэргийг гаргаж замыг нь тагалсан болохыг тайлбарлана. Гэсэн Зайроо ариун хүчнүүдэд туслахаар шийднэ. Энэ нь бараг амиа хорлож байгаагаас ялгаагүй явдал гэдгийг мэдэж байгаа ч хэрэг тэднийг аварч чадахгүй бол сүм бүх Баатруудыг цаазаар авна. Үхээд дахин дүрж чадах ч гэлээ. Зайроо дурсамжаа алдахаас айж байлаа. Иймээс түүн тэднийг аврахаас зөөр сонголт байсангүй. Ингээд тэд хөдлөх гэж байтал Зайроо Доттогийн хулгаас нь авсыг олж харна. Тагийг нь сөхөө хартал дотор нь үлгэрийн гэмээр гүнж унтаж байлаа. Дахиад сайн нэгтлээ харуул өнөөх нь энгийн нэг хүн биш. Чөтгөрийн хадыг устгах зориулттай амьд дагин байлаа. Зайроод энэ огт таалагдсангүй. Тиймээс тэр авсыг энд үлдээгээд явхаар шийднэ. Гэтэл гэнэт тэр хоёрын ойролцоо аюулын төхөд уурна. Дотто тагнуулын хотроод бүслэгдсэн байгааг олж хараад тэднийг аврахаас нэгэнд дөрөйтсөн болохыг хэлнэ. Гэвч Зайроо үүнийг өөртөөгөө батлах боломж гэдгийг хэлээд тэднийг аврахаар шийднэ. Яг тэр үед нөгөө авснаас өнөөх дагн нэвшээсээр л гараад ирнэ.
Дагин Зайрог харангуутаал өөрийнх нь Хүлэгбаатар гэж бодоод түүнийг магтаж гарна. Надад ямар сайхан дайчаа оногдоо вэ? Би чамд бүх хүчээ өгье гэх мэтчлэн шулганаж өгнө. Зайроо түүнийг хараад бүрэл цохолтож орхино. Арсны өнгө биеийн хилэмжээс нь харахад тэрээр идэвхгүй 13 дугаар дагин Теоритой бололтой. Теоритой өөрийгөө гайхамшиг авчирдаг ивэгч дайсныг нэргэж дагин гэж ихэд бардам танилцуулна. Тэрээр Зайроогийн хүссэн ямар ч гайхамшигыг биелүүлж өгнө гэж амладагч түүний зан Зайроогийн нүдэнд зүгээр л хүүтэн хөндөө харагдана. Зайрооч түүнд бурхны тус огт хэрэггүй гэдгээ шууд л хэлнэ. Ингээд доотдод өнөөх дагныг харгалзаж суух үүрэг өгөөд өөрөө ганцаараа тагнуулын өдрөөдийн зэргүүдийг аврахаар явна. Ингээд Зайроо өнөөх зэргүүдийн зүг явж байтал Теоритой яг л хамхун шиг хийсч ирээ заавал өөрийн баатар болгон гэж зүтгэн. Зайрооч түүний тусламжаас татгалцсан хэвээр өнөөх мангасуудыг нэг нэгээр нь дуусгаж гарна. Дотоош тэднийг дагаад ирсэн бололтой. Өөрийн зэвсгээ гаргаж нэг ч мангас болтгоо цэвэрлэж тус болохыг хичээнэ. Дагин доотод туслах гэсэн ч доотод түүнээс зайгаа барина. Тэрээр овоо босгоогүй бол шаазгаа юунд суух вүлээ гэж бодоод дагин минь та зүгээр л чимээгүй зогсоод амьд мэд байж байвал их тус болохоор байж шүү л гэв. Мангасуу тасралгүй гарч ирэн тэдэн рүү дайрсаар байсан тул гол хүч болох Зайрооч ядраад эхэлнэ. Гэхдээ тэрээр бууж өгөхийг огтхон ч хүссэнгүй. Түүний араас Теоритоос дагалд явах бөгөөд Зайрог хамгаалж байна гэдэгч яг үнэндээ супермаркет дотор төөрсөн хүүхд шиг л харагдана. Эцэст нь мангасуудыг цэвэрлэж Зайроо ариун дайчдыг аварч чадна. Гэтэл нөгөөдөл нь тусыг усаар хичээр Зайрог Ялтанбаатар болохыг мэдээд хил амаар доромжилж гарна. Чам мэтийн гэмт хэрэгтнээр авруулан гэдэг бидний хувьд гутам шиг. Энэ бол хүн төрлөختний эмгэнэл. Ингэж байснаас нэр төртөөгөр өгсөн минь дээр байх байж гэж хуцацгаана. Тэд дайны дагин Теоритыг харангуутаал яагаад энд байгаахан гайхаж цайз руу хүргэж байх ёстой штэ гэв. Агаар Чөтгөрийн хааны үзэгдлээс болж хордож эхлэхэд намайг сонсож байна уу гэсэн дуу Зайроо Дото хоёрын толгойд зэрэг зуурайтна. Энэ бол тэдний адил Ялтанбаатар Венетийн байлаа. Тэд хүзүүндэх шийтгэлийн тэмдгээр холбогдсон ярилцаж эхлэв. Венетийн айччирсан хоолоогоор бид бүслэгдсэн. Дайралтад өртөж байна гэж орлоно. Энэ үед ариун дайчдын найрам амиа үл хайрлан дайнд орж Чөтгөрийн хааны аримтай нүүр тулан дайтаж эхэлнэ. Зайроо гайхаад дөрмийн дагав та хэд ихлэ тухраад хүчээ нөөцлөх ёстой байсан биз дээ гэж хэлнэ. Ариун дайчдын нэг нь эм бол командлагч Кивагийн тушаал гэж хэлнэ. Энэ гэнтийн дайралт баатруудыг маш хүнд байдалд оруулна. Хэрвээ ариун дайчдын тал нь нөхвөл даалгавар шууд амжилтгүй болж баатруудыг дахин төрсний дараа амьшиг тамлал хүлээж байгаа. Сүмийн боол байн гэдэг амар зүйл биш. Зайроо тэдний тулааны байршлыг асуув. Венетийн голын 20 дугаар гармын орчим гин. Зайроо тэр даруй ухсгэж очихоор шийднэ. Явхынхаа өмнө саяхан аварсан дайчтай өмнө зүг рүү явуулж та нар гэмтэлтэй уучраас садаа болохын нэмэр буцах зам Чөтгөрийн үзэгдэл байхгүй. Хурдан ухраад арт талын хяналтын багтаа уулзаарай гэж хэлнэ. Эхэндээ командлагчийнхаа төлөө үхтлээ тулалдан гэж зөрүүлсэн дайчид Зайроогийн логик тайлбарыг сонсоод шууд л зөвшөөрнө. Хин ч үхэхийг хүсэхгүй шүү дээ. Зайроо бухимд уг нь нарийн дайчд бүгдээрээ үхээ дуусчихвал би ч бас энэ дарамтаас салчих байлаа. Гэхдээ энэ новшнууд үхээ дуусвал би болон манай багийнх нь аимшиг тамлалыг мэдэрнэ. Гэж дотроо бодоод аргагүй ирэхэд Дота асуулын дагин Теоритой хоёрыг цуг авч явахаар болно. Энэ үед нөгөө талд ариун дайчид юу ч болоогүй юм шиг сууж байтал тагнуулууд улаан код зарлаж мангасуудын дайралд ирж байна. Мангас дайрч байна гэж хашгирна. Дайчид цахилгаан бууг сумлаж зэнэглээд байртлаа аван дайсны хүлээн. Командлагч Кива хүлээ. Ойртох үйдэн галл гэж тушаана. Ингээд мангасууд ойртоо ирэх үед Кива галлах тушаал өгнө. Чөтгөрийн хааны мангасууд цахилгаан цохиулан дэлбэрч эхний дайралтаар мангасуудыг юу ч үгүй болтлоо цэвэрлэнэ. Хоёрдугаар дайралтаар троллууд гарч ирнэ. Кива энэ удаа арай том зэвсэг гаргаж авраг агингийн буугаа бэлтэнэ. Ингээд тэрээр нэг буудалтаар троллыг стейк болтол нь шарж орхино. Кива хөхрөн инээж энэ байхад бид Чөтгөрийн гэр бүлийг удмаараа хүүс тэмтэрч чадна гэж бардамна. Харин Зайроо Дото хоёр толгодын орой дээр тэдний дайныг адсан шигээ сууж байлаа. Зайроо толгоос ихсэрч ингэж хаа хамаагүй галлаад байвал
эц төгсгөлд нь сумгүй болоод дуусна. Ийм байж чөтгөрийн хааны үзэгдэлтэй яаж тулдах гэсэн юм бол гэж санаа зовно. Дото гинт нэг сонин зүйл хараад зайраа хардаа. Киваг дагаж байгаа цэргүүд нэг л өөр цэргүүчийг харагдахгүй байна уу? Ердийн сүлд тэмдэг, бүртгэл байхгүй байна. Эднэр бидний заавал аврах жагсаалтад ороогүй нөхдүүд байна штэ. Дото даруй ухрах санаатай. Наадах чинь бидний даалгавар биш болиё гэж хэлэхэд теоритой мөнхийн ариун гэгийн дөрвөр би тэднийг аврах ёстой. Ялтаа хуалцах ёстой гэж ятгаж эхэлнэ. Дото үүнийг сонсоод сэтгэлээр унах шахна. Үгүй. Энэ ертөнцид хинч мамитийн гэмт хэрэгтэндээ нэр хүнтэй хуалцах дургүй шүү дээ гэж хэлнэ. Тэднийг ийн ярилцаж байх зур өнөөх авраг аянган бооны цэнэгд болсон. Аргаа барсан Кива цэргүүдийг өөртөө зэвсгээр мангасуудаа тулдахыг тушаана. Шархсан цэргүүд ууралсан бох шиг улангасан дайрна. Зайраа дурангаараа тэдний тулааныг ажиглаж энэ Кива гихч чинь бүр жинхнээсээ галзуурчихсан нөхөр байна гэж хэлнэ. Зайраа мангасаа дутхгүй тэднийг дөрвөн талаас нь бүсэлж ямар ч гарах гарцгүй болгож занганд оруулан гэж бодно. Тэр мангасуудыг ингэж өндөр үнэлж байгаа нь учиртай. Өдөрдөж байгаа чөтгөрийн мангас нь айкон тулцсан. Жинхэнэ эвгүй гар байх зүгээр нэг мангасууд биш. Байдлыг бүгдийг мэдсэн Зайраа Киватай уулзах төлөвлөгөөтэй байлаа. Гэвч яг доошо буух гэж байтал хамтрагч Дото аль хэдийн зүгтаа даалга болоод өгсөн байв. Эргэн тойрноо харахад нэгэн загтал үлдээгээд явсан байлаа. Дотор нь би хойн байгаа баазаас ашиглаж болох зэвсэг аваад ирье. Цагийн сайханд инх тунх 9 минут уулзъя гэж бичсэн байлаа. Зайраа үнийг уншаад бараг л дарал тарвангаа алдна. Энэ нөхрөөс бүр залхаж гүйцсэн бололтой. Дараа нь гарч ирвэл юм уу новшин гоблиныг үхтлэн цохиж унгаандаа гэж дотроо бодоод шүд 100 өнгөрүүлнэ. Гэхдээ одоо тэрнтэй ноцолдох цаг биш. Одоохондоо түүний цорын ганц хамтрагч нь Бурхны охин Тиараттай л болж таарах нь. Зайраа нисэх тамгаа идэвхжүүлж тулааны талбар руу пуужин шиг л ниснэ одно. Тэнгэрт байхдаа зүүн талаас нь нууцаар дайрах гэж буй дараагийн мангасуудын давлгааг олж харна. Гэхдээ тэднийг үл хайхран шууд гол тулааны талбар руу шумбоо орно. Газарт буухдаа баатрын чадвараа ашиглан хит хитэн мангасыг нэг мөчөд тусдах нь тамруу нэлээ. Дэлгэлгээний тэнгэрээс хэдэн зуун могоо шиг мангасууд бороо шиг хасгаарч хүрсэн бүх зэргүүдийг устгаж эхэлнэ. Өөрийн хүмүүсээ ялаа шиг унаж байгааг хараад Зайрууг нь уур хурж хамаг чадлаараа дайснуудаа тэмцэж гарна. Тэрээр мангасуудын нэг давлгааг секунд хүрэхгүй хугацаанд нэргэж устгана. Командлагч Кива энэ үл таних залууг хараад түүнийг хэн болохыг мэдгээр давхин очино. Ингээд тэрээр чи хэн бэ? Чамайг өмнө харж байгаагүй юм байна гэж асууна. Зайраа өөрийгөө танилцуулж амжаагүй байтал тэдэн дээрээс Тиаратай тэнгэрээс бууж ирээд анхаарал сарниулна. Кива таг дугуй хөшиж орхив. Учир нь тэр 13 дугаар дагна. Жинхэнэ SSR юнит гэдгийг шууд таньсан байлаа. Зайраа түүнд бүх учир шалтгаанаа тайлбарлахыг хичээнэ. Уучлаарай. Энэ охинтой ямар нэгэн албатын гэрээ юм хийгээгүй шүү надад итгээрэй гэж хэлнэ. Учир нь тэрхүү гэрээгээд байгаа зүйл нь дагинтай байгуулах насан туршийн гэрээ юм. Ямар ч бурхан байсан чамайг нэгэнт баатраараа сонгосон бол чи насан туршдаа тэрхүү бурханы хүлэг баатар байна л гэсэн үг. Кива Зайраагаас дахиж хэн болохыг нь асууж шалгаахад Зайраа чалчиж байх заваалаа. Мангасууд ирж байна гэдэл шууд хариулна. Төд удалгүй тэнгэр гинэт харанхуйлж хортхий агаар дэгдэн тэдний бүрхэн аван асар том хад дэлбэрэн гарч ирэхийг хараад Зайраагийн амьд үлдэх зүүн сувн ганцхан зүйлийг хэлж байлаа. Зүхт. Яг одоо зүхт. Илчгний чихэнд ус хийсэн цэгсрэн, алт хийсэн цэгсрэн гэдгийн адилаар өнөөх зөрүүд Кива зүхтахыг хүссэнгүй. Тэрээр цэргүүдээ ухрааж хулцгар байдлаар өхөн гэж байхгүй шүү л гэж эсэргүүцэн. Цэргүүд нь чуугаан доо хадаасаар тулдан гэдгээ зарлаж тулааны талбараа огтхон зорхихыг хүссэнгүй. Тэд мангасуудыг халах гэж бүх хүчээ гаргах хэдий ч мангас хамгаалтын шид гэмээр хаалт үсгэн бүх товтлогоог буцааж суман шуургыг өөрсдөө болгочихно. Цэргүүдийн шархтаж үхэх нь үхэж эхэлнэ. Зайраа Киваг хүнлэнгөөс ажиглаад чамд их бүү байна уу? Гэд хүн зэвсгээр алсаас отлтгийг санаатаа асуув. Гэтэл Кива хүүтнээр хамаг зэвсэг тоног төхөөрөмж 1-р легонд байгаа. Энд бидэнд зөвхөн сэлмэл бий гэж хариулна. Тэрээр дайралтгийг тушаал өгөх гэж байтал Зайраа түүн дээр очин чангаар урлаж гарна. Өдөрдөгч гой өөрийгөө хардаа мангас хохирол авахааргүй байгааг мэдсээр байж цэргүүдээ хоол болгох гээд байгаа юм уу? Яралтаа ухрах хэрэгтэй. Кивагийн эго шууд дүрлцэж энд би командлагч хотыг хамгаалж байгаад сөрөг дайралтаар өөхөх тактик гаргасан. Эргэж ухрахгүй гэж уурсна.
Эцэст нь зайроо цохолтож үнэндээ чамайг аварч байгаа гол баатар нь би. Үнийг сонсоо Кива хүндэтгэлтэй байхаас илүүтэйгээр бүр ихээр үзээ ядна. Баатар гинүү. Баатар гэсэн үү? Та нар хязгааргүй юмтай. Харин бид нар ганцхан юмтай. Бидний хөөс их нь чамд ямар хамаа байна гэж зөрүүдэлж уурлана. Тэр дээр зогсож байгаа Теоротой хүртэл хавсаргаа. Чиний ганц даалгавар бол энэ дагныг аюулгүй хөргөх. Бид өгсөн ч хамаагүй болно гэж зайраад хэлнэ. Зайро Теорото руу харж "Чинд юу хийж байгаа юм? Би чамтай хизээч гэрээ хийхгүй. Өөр хүн хай. Намайг хуурах санаагаа орхих" гэж хатуурхан хэлнэ. Теорото Зайрог нэрээр нь дуутахад тэр нэр Кявагийн толгойд нэгийг бодогдуулна. Гэхдээ асууж амжаагүй байтал чөтгөрийн хааны үзэгдэл яг хаяанд хүрээд ирсэн байлаа. Хатан уул дэлбэрч бөмбөг шиг зүйлс шидэлнэ. Зайро булт гэж хашгирч дээрээс ирэх шуургыг хааж холдуулах гэж хичээнэ. Бөмбөг газар унахад түүний дотроос жижиг мангасууд гарч ирээд цэргүүдийг идэж эхэлнэ. Нөхцөл байдал маш хэцүү болж байгааг хараад Зайро оймод дундуур гүйж ав. Хурдаа авснаа. Супермен шиг тэнгэр рүү өсөрч мангасын нуруунд дээр үхлийн цохилт өгнө. Гэтэл юм хугарах шиг болоод хартал сэлмэн мангасын нуруунд дээр хугараад үлдчихсэн байв. Зайро өнөөдөр чи яасан азгүй өдөр вэ? Хүн болгоё битээ гэхээр дандаа болохгүй бүтэхгүй гэж хуцаж байна гээл өглөж байгаад мангасын дайралтад өртөж орхино. Зайро хүчтэй цохилтод оногдсон болоод ч тэрхэн зур ухаан алдаж орхино. Зайрог ухаан орхиод дэрэгдэн Теоротой өөрлөө хөвтөж байлаа. Өөрөө ч бас нэлээд тохирол амссан бололтой. Теорото, дайчин минь, миний хүч чадлыг ашиглаж болохгүй гэж юу? Хэрвээ ингэж байвал бид бүгд өхөн шүү дээ гэж гуйна. Зайро арайхийн өндөөж үгүй. Би энэ бохир хүчийг чинь ашиглахгүй гэж зөрүүлнэ. Гэхдээ талбай дээрх цэргүүд үхэж байгааг хараад түүний хүчийг ашиглахгүй л бол үнэхээр бүх зүйл энд дуусаж байгааг ойлгоно. Гэхдээ л дайны бурхны хүчийг авахыг үнэндээ хүссэнгүй. Зайро Кива тандаж энэ охиндоо гэрээ хийгээд хүчийг нь ашигла. Тэгвэл чи нөхдөө аварч чадан гэж зандарна. Гэтэл ямар ч хариу байсангүй. Үнэндээ Кивач мөн адил ухаан алдаад унтсан байлаа. Цаг мөч өнгөрөх тусам байдал улам бүр дордож эхэлнэ. Зайро сүмийн эзэнд сүнсээ худалдахаас өөр аргагүй боллоо гэж хэлээд биелийгээ тайлж сэлмэн шүүрээ аваад гэрээг хийхээр болов. Тэрээр гэрээг яаж хийхээ Теоротогоос асууж гарынхаа алгыг зүсээ тусаа өгнө. Теорото тэр цусыг үнсэх үед гэрээ идэвчиж тэд эцэст нь хамтран тулдахаар болно. Теорото ямар тактик ашиглах вэ гэж асуухад Зайро бид нарын амьд орж чөтгөрийн хааны үзэгдлийг хөөн зайлуулж сүүлд нь уул руу өргөн цутаалгах тийм хүч хэрэгтэй байна гэж хашгирна. Теоротог нүд гэлэлцэж өөртөн байсан хэдэн мянган сэлмийг гаргаж ирнэ. Тэр Зайрод хүч чадлаа зээлүүлж хамтдаа талбай дээр хэдэн мянган сэлэм үүсгэж ганцхан секундэд дотор бүх мангасын давлгааг өвөө хийнэ. Энд үлдсэн дайшид энийг хийж чадыг хараад амаа ангаалгаж орхино. Харин Теорото догтлоод миний гавь шүү. Толгойг нийлж болно шүү гэд түүнд эрхлэхийг хүснэ. Зайро харин ширүүн байдлаа хадгалж түүний үл тоогоод орхиод явчихна. Түүний чадвар хизээж тусахгүй учраас өөр нэг сэлэм шүүрч аваад анхааралтай бай. Энд тэнд үлдсэн мангасуудыг дуусгах ёстой гэд хөдлөнө. Тэр сэлмээ шидэж үлдсэн мангасуудыг там руу нэлгээнэ. Гэвч сэлмэн дуусаад ирэхэд Теоротогоос дахин сэлэм өгөхийг хүснэ. Нилээд урагшлаад харвал түүний ард Кива одоо л нэг мухаа орж байгаа бололтой. Тэр үнэхээр л ураасаа болж багтарч мэдхээр л гар билээ шүү. Зайро түүнийг огт хайхарсангүй. Тэр даруй үлдсэн мангасуудыг цэвэрлэж шархсан хүмүүсийг эвчлэх тушаал өгнө. Кива уралсан арцаар ширтэж чи ямар эрхтэй гэж надад тушаагаад байгаа нуушийн баатар вэ гэсэн байдалтайгаар харна. Зайроч амьд үлдэхийн төлөө л хийж байна ихч гой. Бушуухан хөдөлгөөд үл тоон. Тэгэд бодсны дагуу боссыг ганцаараа ялан гэдгийг хэлж дахин төрсний дараа чи намайг магтах уу? Шийтгэх үү гэдгээ ярилцаж болно гэд Теоротог мөрөн дээрээ суулгаад чөтгөрийн хааны үзэгдэл рүү явна.
ойртох тусам эц төгсгөлгүй үргэлжлэх мангасын цуваа руу орж тэдний эсрэг нэгээгээ үзнэ. Зайроо сэлмээ суулж зоороо шиг л дунд нь эргэлдэж гарна. Теореточ гарн захтнаж хамт тулдахыг хүсгээд Зайраа хатуухан өгөө гэж хэлээд чи зүгээр сууж бай. Би багийг аврах төлөвлөгөөтэй гэдгээ тайлбарлана. Боссын өмнө очиход Теорето царайгаа цонхилгон. Хизээ нэг өдөр би энэ нөхрийн нүрийг цохиж өшгөлхөн миний мөрөөдөл гээд худлаа сүржигнэ. Зайраа цусаар зам татуулан босс хүрэхээр улаарн дайрна. Тэр үед Теорето хүчрхэг дайралтай хэрэглэж болох уу гэж асуухад Зайраа түүнийг түр хүлээ. Чиний хүчийг ашиглах болоогүй гэж тушаана. Зайраа босс хүрэх гэж оролдоход Чөтгөрийн хаанч олон мангас бүтээж тэднийг дөрвөн талаас нь гинт дайруулдаг. Ийм бүслэлтэд ормох Зайраа эцэст нь толгой дохиод за энэ бол зөвхөн эхлэл. Жүжиглэж хандлаа гэж хэлээд Теорето дохио өгнө. Теорето хүчээ ашиглаж ойр орчмын мангасуудыг нэг дор цэвэрлэх шийдвэр гаргана. Юу хийхээ ойлгосон Теорето Зайраад аврах том сэлэм гаргаж өгнө. Энэ бол Чөтгөрийн хааныг дарах цорын ганц мета зэвсэг байлаа. Зайраа яг энийг чинь л бодож байлаа гэд Чөтгөрийн хааны зүг өнөөх сэлмээрээ дайралт хийнэ. Гэхдээ өнөөх босс нь ам бөхтөө золиг байж таарна. Хийсэн дайралт бүр нь ямар ч нөлөө байдаггүй. Гэхдээ Зайраа ялагдахыг огт хүссэнгүй. Чөтгөрийн хаан тэдэн рүү дайрч эхлэхэд Зайраа Теоретог хамгаалаад ухаан алдаж орхино. Нүдэ нэгээ харуул Теорето нус нулимстайгаа холилдоо. Битгий өхөөж өөрийнхөө амийг золиослоод намайг аварч байж өөрөө өгчгүүл би яах болж байна гээл уйлж гарна. Гэнэт одоо хаанаас ч юм гараад ирчихсэн. Зайраа чи наана юу хийгээд байгаа юм гэсэн зогсож байдаг. Хүн бүр өхөл хаслын зааг дээр хитэж байхад хинэгчгүй гайхан зогсох юм хүн бол дооттой. Бас хажуудаа хаанаас ч юм Чөтгөрийг устгах зэвсэг барьцсан явж байгаа жишээний. Нөгөө хүн бараг атомын бөмбөг гэсэн үг. Дайнд хэрэгтэй юм шиг, хэрэггүй юм шиг энэ нөхрийг Зайраа хараад бүр гайхаж орхино. Зайраа энэ юмыг хаанаас олсон юм гэж асуухад доотоо худлаа мэдэн бодолч мэдхгүй зүгээр л явжс чи өөрөө гарт орцсон байсан штэ гэд хинэгчгүй худлаа ярина. Зайраач заримдаа зөв үедээ хийсэн 5 өрөөний хөдөлгөөн чинь амьд ордог шүү гэж хэлээд өнөөх зэвсгийг авч мангасыг устгах гар явна. Ингээд тэрээр өөрийгөө пужин шиг хөөргөөд мангасыг нар устдаггүй газар руу хүчээр шидэж орхино. Тэгээд өсөрч бууж ирээд нөгөө өрийг сугдоо. Тэндээс аль болох хол зүгтхийг хичээнэ. Тун удалгүй асар том дэлбэрэлт болж Чөтгөрийн хаанаас гадна бүх мангасуудыг цэвэрлэж орхино. Зайраа Теорето Чөтгөрийн босс устгахад түүний мангасууд бас алга болдог. Би угаасаа боссыг л устгачаа санаа амардаг хүн. Энэ бол надад зүгээр нэг энгийн мигмар гараг гэж хошигноо. Тулааны дараа Теорето шалгахан гүйж ирээд үл үзүүлэх сүлээс сэгсэж энэ бүх ялт миний чадварын ачаар шүү. Толгойг минь нилээж гээд нэхэж эхэлнэ. Зайраа түүнийг амьд үлдсэн чинь баяр хүргэе гээд л өнгөрнө. Теорето ч хэцэг шоконд орно. Зайраагаас асар их магтаал сонсох юм байх гэсэн чинь зүгээр л амьд үлдсэнд баяр хүргэе гэж хэлэн гэдэг байж боломгүй асуудал гээл гонсоо. Зайраа чи ариун хүчтэй баатар эсвэл дагинч бай ялгаагүй. Энэ тулаанаас амьд гарсан л бол жинхэнэ ялт гэж тооцсон гин. Теорето дотроо жаахан гонсоосон ч гаднаа жаал гомдлоо дуусна. Хэсэг боо халсны дараа Зайраа эцэст нь толгойг нь илж өгнө. Гэтэл яг тэр мөчид өмнө нь бас нэгэн дагны толгой илж байсан дурсамжин зурсхийн орж ирнэ. Гэтэл энэ үед том эгч Кива цэргүүдэд дагуулад тэдэн дээр хүрээд ирхэн тэрээр Зайраа Дото хоёрыг дахин хулгайлсан хэрэгт гүтгэж барихаар ирсэн нь энэ байлаа. Тэр эхлээд Дотог төрийн нандин эдгүүрэн хулгайлсан хэрэгт буруутгаж харин Зайрааг дагинтай зөвшөөрлөгөө хамтарч ажилласан. Бас боссыг устгаж зүгээр л нэр хүндээ өсгөх гэж байсан гэх мэтээр буруутгана. Зайраач түүний эсрэг юм дуугарсангүй. Харин ч юм уу чалчаа авгаа яавалч яг гэсэн шиг таг дуугүй асыг ширтэ суун. Кива Теорето танд чи анханасаа галбал цайз руу хөргөгдөх ёстой ачаа байсан. Энэ нөхөртөө уулзахын тухай санахын хэрэггүй гэв. Гэсэн ч Теорето шууд надад хамаагүй. Энэ бол хувь тавилан. Би зөвхөн Зайрааг л Батраа гэж үзсэн гэж хариулна. Кива чамд ухамсар байна уу? Чиний сонгосон энэ нөхөр чинь ямар том нүгэлтэй хүн гэдгийг чи мэдхүү.
Наадах чинь наад хүн чинь өөрийн дайны бурхнаа хөнөөсөн хүн гэж хэлв. Ингээд түүх өнгөрсөн рүү шилжин зайраа өмнө нь жинхэнэ командлагч байлаа. Гэвч нэг өдөр тэрээр тушаал зөрчиж зөвшөөрлгүйгээр 11 чөтгөрийн үзэгдэлтэд тулдсан хэрэгээр цэргийн шүүхэд дуудагдсан. Зайраа өөрийгөө өмгөөлж Альбасны элч надад тусламж ирж байна гэж хэлсэн. Гэвч хэн ч ирээгүй. Би ганцаараа бүхнийг даахад хүрсэн гэж тайлбарласан ч шүүх түүний мэдүүлгийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд түүнийг үнэхээр бурхны хүнээсний эсхийг чин үннээр хариулахыг хүсэхэд зайраа гонхилсан харцаар тийм гэж хариулна. Тэр өдрийн тулаан маш хүнд байсан. Дэгэн Синарва өөрийн цэргүүдээ аврахын тулд бүх хүчээ шавхталт тулдсан. Гэхдээ өөрийн хүч бүрэн дуусмагц нууц хүчид өгчөж дагны биеийн чөтгөрийн эзний нөлөөнд автаж оюун ухаанаа алддаг. Ийм амьсгалт явдал гарахаас сэргийлэхийн тулд Синарва өөрөө зайраагоос намайг хөнөөгөөд өгөөч гэж гуйсан. Зайраа өхөндөө татгалзаж байсан ч нөхцөл байдлыг боддоор ухаарч түүнийг алхаас өөр сонголтгүйг ойлгосон байлаа. Гэвч шүүхийн эрхмүүд дагин чөтгөрийн эзний нөлөөнд автах боломжгүй гэж үзээд түүнийг худлаа зохиомл түүх ярьсан хэмээг үтгэж зайрааг бозор үйлдэл бурхныг алсан хэрэгт буруутгаж баатар болох ял оноо. Зайраа шүүхийн тахимд зодуулж байхдаа энэ бүхний ард дээр суух эрхэмсэг ноёд байсан гэдгийг ойлгосон. Хуурамч тушаал, тэгсэн мөртлөө ирээгүй дэмжлэг, мангасууд бүгдийг нь урьдчилж төлөвлөж том занганд оруулсан байжээ. Тэр өдөр зайраа эдгээр шааруудын эсрэг өшөө авалтаа эхлүүлэхээр нэгэн шийдсэн байлаа. Ингээд тэрээр тэрхүү ялааг гүйцэтгэн Баатар бол цөлөгдсөн юм. Баатар бол цөлөгдсөн түүх ингэж эхэлсэн байлаа.